За сайн байцгаана. За өнөөдрийн хичээл цахилгаан машины хичээл орж байна. Тэгээд цахилгаан машин цахилгаан соронзон индукцийн хуулийн тухай ярина. Тэгэхдээ цахилгаан машин маань бол дотроо одоо олон төрөлтэй трансформатор, тогтмол гүйдлийн машин, хувьс гүйдлийн машин, тусгай зориултын машин гэдэг ингээд англиар явцдаг. Тэгэхээр ер нь бол цахилгаан машиныг одоо онлын үндэс нь юу юм бэ гэдэг ийм асуудал бол гарч ирдэг. Тэгэхээр 1831 онд одоо энэ цахилгаан соронзон индукцийн хуулийг Фарадей гэдэг эрдэмтэн бол нээсэн байдаг. Тэгэхээр бол хүндрэлтэн 1831 он хүртэл бол одоо цахилгаан бол байхгүй байжээ гэж ингэж ойлгож болдог. За тэгээ анхны одоо цахилгаан генераторыг бол Петроградын одоо Петроградтай бол анх одоо зохион бүтээж туссан байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө Нева мөрөн дээр салан дээр одоо анхны генераторыг тавиад тэгээд одоо Петр хааны ордонг бол гэрэлтүүлэхэд одоо ашигласан ийм түүхтэй. За тэгээд тухайн үед бол тогтмол гүйдлийн генератор зохион бүтээсэн байдаг. За тэгээд тогтмол гүйдэл бол алсад дамжуулахад одоо хүчлийн уналт их болдог учраас тухайн хэсэгтээ л одоо хэрэгэлдэг ийм байсан байх нэ. Тэгээ 1831 1858 оны үед бол одоо хувьсах гүйдлийн генератор, хувьсах гүйдлийн одоо 3 фазын одоо хэлхийг бол зохион бүтээсэн. Оросын эдэмтэн Лео Добровский гэдэг. Тэгэхээр бол юу ярих гэдэг вэ? Ер нь бол тогтмол гүйдлийг хэрэгэлснээр бол дамжуулагч утасны хөндлөн огтлол их одоо бүдүүн хөндлөн огтлолтой утас байх шаардлага гарч ирсэн. За алсад дамжуулагтаар хүчлийн уналт бол их гардаг байжээ. За ерөнхий одоо түүх нь ийм. За тэгээд цахилгаан соронзон индукцийн хууль гэж юу вэ гэдэг Фарадей гэдэг эрдэмтэн одоо хуулийг бол анх одоо үндэслэсэн. За тэгэхээр бид нэр цахилгаан соронзон индукцийн хуулийг ярихын тулд соронзон гэдэг ойлголттой байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр 10 жилийн одоо хичээл бол сүүжтэй. Тэгэхээр соронзон бол одоо байгаль дэлхий дээр л байдаг шүү дээ. Манай дэлхий бүрцэг маань бол нээс туйлтай. Эндээс одоо соронзон бол урсчихэд явна. Энэс ийс туйл руугаа соронзон урсчихэд явна. За тэгэхээр соронзон байдал бол энэ байгаль дэлхий дээр бол ийм одоо соронзон шин чанартай ийм одоо төмөрлөг хөдөрвөл байдаг. Гэтэ хүн төрлөختөн бол 1831 он гэтэл бол энэ соронзонг бол гаргаж авсан. Байгалаас олборлоод хэрэгжилж одоо чаддаг ийм болсон байх нэ. Тэгэхээр соронзон маань бол яг одоо орчин үед бол за ийм тах хэлбэртэй байж болно тийм ээ. Тах хэлбэртэй байж болно. Эсвэл бол одоо ийм тэгш өнцөг хэлбэрийн ийм одоо соронзон байж болох нэ гэж ингэж үзэж. Гэхдээ цахилгаан соронзон индукцийн хууль дээр бол 1831 онд Фарадей гэдэг эрдэмтэн Фарадей энэ цахилгаан соронзон индукцийн хуулийг бол нээжээ. Тэгэхээр энэ он хүртэл бол хүн төрлөختөн цахилгаан бол байхгүй. Лагаа бариад ингээ бомбраа бариад явж ирсэн юм байх. За, Фарадейга ямар туршилт хийсэн бэ гэхээр тусгаарлагч материал аваад тусгаарлагч. Тэгэхээр тусгаарлагч гэдэг нь цахилгаан дамжуулдаг гэсэн. Тэгэхээр цахилгаан техникийн материал бол дамжуулагч, хагас дамжуулагч, тусгаарлагч гэсэн 3 төрлийн одоо материал байдаг гэж ингэж үздэг. Тэгээд дамжуулагч болохдоор бол нөгөө чөлөөт электронууд бол цахилгаан гүйдлийг бол дамжуулдаг гэж ингэж үздэг тийм ээ. За хагас дамжуулагч бол одоо 2 одоо материалын хооронд тэнд одоо нөхөн шилжилт явагддаг ийм материал байдаг. За одоо тусгаарлагч болохдоор бол ерөөсөө тийм дамжуулалт явуулах тийм чөлөөт электрон байхгүй ийм материал байдаг байна гэж. За тэгээ ийм тусгаарлагч материал аваад түүн дээрээ бол одоо утсаар ороомог ороогоод за ингээд энэ тусгаарлагч дээрээ ороосон ороомгийнхаа хажууд бол энэс туйлтай соронзон ороо аваад
Тэр соронзонгоо бол хөдлөгсөн байна. Эргүүлсэн эсвэл дээш доош тийм үү? Дээш доош нэг хөдлөж үзсэн. За энэ үед ямар процесс болсон бэ гэхээр энэ соронзон орон маань бол энэ шиг ингээ эс тойл руугаа бол ингээ орсож чаа тийм үү? Ингээ орсож юм гэсэн. Тэгэхээр энэ соронзон орон энэ оромгийг дайрж өнгөрөхдөө энэ оромог дээр цахилгаан хөдлөгчөж индүүслэгдсэн. Цахилгаан хөдлөгчөж индүүслэгдсэн. Өөрөөр хэлбэл хүчтэл гарч ирсэн байх нь шүү дээ. Энд одоо хүчтэл гарч ижээ гэж. Цахилгаан гарч иж гэсэн. Цахилгаан гарч иж. Тэгэхээр цахилгаан гарч иж байна гэдгийг бол яаж үзсэн бэ гэхээр за энд бид нэг ламп холбоч тийм үү? Нэг ламп холбоод тэгээ энд нэг хэмжүүрэн багж байх юм бол тийм үү? Энд нэг вольтметр холбоч. Ингэх юм бол энэгээр энэ лампаар ийгсэн гүйдэлгүй тийм үү? Гүйдэлгүйгээд энэ гэрэл бол асгана. За ингээд энэ хоёр одоо А, Б гэсэн энэ хоёр зэгийн хооронд потенциал ялгар гарч ирнэ гэсэн. Гэтэ нэг хүчтэл бол ингэж гарч ирж байгаа. Тэгэхээр энэ онлын үндсийг бол бид нэр юу хөөх тэр соронзон оронг ямар орон болгож байна гэсэн. Цахилгаан орон болгож хувирч байна гэсэн. Цахилгаан орон. Дээр нь механик бас орж иж шүү дээ. Энэ механикаар одоо эргүүлж байна. Механик. За ингэж л үздэг байна. Тэгэхээр бол ер нь одоо энэ байгаль дэлхий дээр бол нэг энергийн одоо хувьсэл, энергийн одоо нэг төрлөөс нөгөө төрлөлөөр шилжиж байдаг. Термодинамикийн 2 дугаар хуулиар бол энерги устж өгөө болохгүй нэг төрлөөс зөвхөн нөгөө төрөл шилжинэ гэж ингэж энэ онлоор бол ингээд баталсан. Тэгэхээр бол соронзон орон, энэ соронзон энерги байж шүү дээ. Дэлхийн соронзон орон. Соронзон оронг цахилгаан орон болгож хувирах нэг зэрэг соронзон орон гэдэг нэг энергийн төрлийг нөгөө төрөлд шилжүүлсэн. За яг генераторын зарчим нь бол механик энергийг цахилгаан соронзон орон болгож хувиргадаг машины генератор гэнэ гэдэг. Ингээ бид нар тодорхойлсон. Тэгэхээр механик хөдөлгөөн, механик энерги байх нь шүү тийм ээ. Тэрийг цахилгаан энерги. За ингээд 1831 онд Фарадайгаа ингэж нээснээс хойш бол одоо энийг бол бусад олон эрдэмтдүүд хөгжүүлж явсаар хагаад анхны одоо цахилгаан тогтмол гүйдлийн генераторыг бол зохион бүтээсэн. Тогтмол гүйдлийн генератор зохион бүтээсэн. Тогтмол гүйдлийн генераторыг анх хаана тавьсан бэ гэхээр одоо Петербург хотын Нева мөрөн дээр анх одоо тогтмол гүйдлийн генераторыг тавиад тэгээ одоо ингээд нэг ийм салан дээр одоо нэг генератор ингээд байрлуулсан. Тэгээ энэ доо одоо ингээд усны урсгал ингээд урсч байдаг. Тэгээ энэ дээр цахилгаан гаргаж авсан байдаг. Тэгээ Петербургийнхээ одоо Петр хааны ордонг бол одоо анх цахилгаан гэрлээр бол гэрэлтүүлсэн ийм түүхтэй. За гэвч одоо энд бас нэг одоо юу бол гарсан. Тогтмол гүйдлийг бол алсад амжуулж болохгүй байсан. Ягаад гэвэл маш бүдүүн утсаар одоо хийдэг. Тэгээд эрчим хүчний алдагдал их байсан. Тэгэхээр тухайн энүүхэн энэ оройнд л одоо цахилгаанаа түгээдэг юм байжээ. Дараа нь бол хувьсах гүйдлийг 1858 онд одоо Далио Добровский гэдэг Оросын эрдэмтэн бол хувьсах гүйдлийн 3 баазын одоо хэлхийг бол зохион бүтээч. Өөрөөр хэлбэл хувьсах гүйдлийн генераторыг зохион бүтээсэн. Хувьсах гүйдлийн одоо трансформаторыг зохион бүтээсэн. Трансформаторыг зохион бүтээснээр бол цахилгаан эрчим хүчийг алсад дамжуулах ийм боломжийг бол бүрдүүлсэн байт юм аа. За ингээд цахилгаан соронзон индукцийн хууль маань юм байна. За энэ индукцийн хууль дээр үндэслээд одоо бид нэр цахилгаан генератор цахилгаан хөдөлгөөрийн одоо ажиллах зарчмыг ярих гэдэг юм л тийм үү? Цахилгаан хөдөлгөөр. Тэгэхээр энгийн одоо цахилгааны мэрэгжлийн бос хүн бол тэгж асуудаг шүү дээ. Энэ цахилгаан эрчим хүч одоо юу яаж гард юм бэ? Яаж одоо үйлдвэрлэдэг юм бэ гэж. Тийм ээ?
Тэгэхээр одоо ингээд дулааны цахилгаан станц, цусан цахилгаан станц, салхи станц гэдэг олон станцууд байдаг тийм. Тэгэхээр цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэдэг арга нь бол механик энергийг цахилгаан энерги болгож хувиргадаг ийм одоо машин байх нь шүү дээ. Машин. Механик энерги болгож хувиргадаг машин. Тэгэхээр эргээд энэ цахилгаан соронзын индукцийн хуулийг бол ашигласан байдаг. За тогтмол соронзоо аваад энэ S төлөлтэй. Тогтмол соронзоо аваад тэр тогтмол соронзон орон дотроо одоо ийм дамжуулагч авсан байдаг. Дамжуулагч авсан. За тэгээд дамжуулагчаа бол гадны одоо F гэсэн хүчээр эргүүлж хөдлөгсөн. F гэсэн хүчээр хөдлөгсөн. Дамжуулагч F гэсэн хүчээр хөдлөхөөр тогтмол соронзон орны одоо индукц бол N-ээс S рүүгээ тогтмол соронзон орон урсж байгаа. Тэгэхээр энэ тогтмол соронзон орон энэ хөдөлж байгаа дамжуулагчийг дайрж өнгөрөхдөө энд цахилгаан хөдлөгч хүч E гэсэн цахилгаан хөдлөгч хүч индукцлэгдсэн. Өөрөөр хэлбэл энэ хоёр цэгийн хооронд одоо энийг А цэг, B цэг гэхэд яг энэ хуультай одоо таарж байгаа зарчим явд. Энд дээр цахилгаан хөдлөгч хүч энэ А, Б гэсэн хоёр цэгийн хооронд бол цэг тосор дээр энэ хоёрыг харьцуулахад бол потенциалын ялгуур гарсан. Потенциал дээр ялгуур гарсан. За үүнийгээ бид нэр одоо цахилгаан генератор гэж ингэж нэрлэжээ. Цахилгаан генераторын одоо ажиллах зарчим. Механик энергийг цахилгаан болгоод хувиргаж шээ. Механик энергийг цахилгаан болгож хувиргаж ийм бай. За тэгээд дараа нь бол энэ хоёр цэгийн хооронд бол одоо нэг эсэргүүцлээр дамжуулаад R гэсэн эсэргүүцлээр дамжуулаад ингээ холболт хийсэн байдаг. Тэгэхээр одоо потенциалын ялгуур байгаа бол одоо энэ хоёр цэгийн хооронд бол E гэсэн гүйдэлгүүх нийт гүйдэлгүүч гэсэн. За гүйдэлгүүхт бол энд гүйдэлтэй дамжуулагчийн за энд E гэсэн гүйдэл тийм үү? Гүйдэлтэй дамжуулагчийн эргэн тойрон соронзон орон үүснэ гэсэн. Гүйдэлтэй дамжуулагчийн эргэн тойрон соронзон орон үүснэ. Тэгэхээр тогтмол соронзон орон гүйдэлтэй дамжуулагчийн дээр үүссэн соронзон орон хоёр харилцан үйлчилж эхэлнэ. За харилцан үйлчилсэний үр дүнд бол дамжуулагчдад FM гэсэн одоо хүч үйлчилсэн. FM гэсэн хүч. Тэгэхдээ дамжуулагч маань бол одоо энэ гадны нөгөө механик хүч шаардлагагүй болоод өөрөө FM гэсэн энэ одоо хүчээр бол тогтмол соронзон орон дотор одоо шилжилт хийж эхэлж байна гэсэн. Шилжилт хийж эхэлж байна гэсэн. За тэгэхээр энэ FM гэсэн хүч нь бол юунаас хамаарах вэ гэхээр дамжуулагчийн одоо соронзон индукц, дамжуулагчийн уурт, за соронзон орон дотор хөлж байгаа дамжуулагчийн одоо хурдаас бол хамаарч байсан. За энийг бол бид нэр одоо цахилгаан генератор гэж нэрлэхнэ. Тэгээ энэ хөдлөгж байгаа энэ механик хүч нь болохоор бол юу байх вэ гэхээр за турбин гэж нэрлэдэг. Одоогоор бол турбин. Тэгээ нэмэх нь юу гэвэл генератор. Цахилгаан гаргаж байгаа үйлдвэрлэж байгаа төхөөрөмжийг генератор, турбин гэдэг нь энэ эргүүлж байгаа механик хүч. Энэ механик хүч. За энэ турбиныг ингээ усаар эргүүлж явах юм бол усан цахилгаан станц. Тэгмээ салхиар эргүүлж явах юм бол салхин цахилгаан станц. За уураар эргүүлж явах юм бол дулааны цахилгаан станц гэдэг. Тэгээ энэ энергийн төрлүүд бол өөр байх, тийм ээ. Турбины одоо эргүүлж байгаа механик хүч гаргаж байгааг бол ингэж тодорхойлох. За цаанаа бол генератор бол адилхан. Генератор бол эднэртэй бүгдээрэнд нь хамааралтай. Бүтэц зохион байгуулалт ажиллах зарчмын хувьд бол адилхан байх нэ. Адилхан байдаг байна. За одоо ингээд ерөнхийдөө бол энэ ингээ генераторын одоо ажиллах зарчим бол онлын хувьд гараад ирж байгаа. За одоо цахилгаан хөдөлгөөр
цахилгаан хөдөлгүүр ихтэй цахилгаан хөдөлгүүрийн зарчим бол цахилгаан энергийг бол механик энерги болгож хувиргадаг. Ийм машин байх нэ. Гэтэ түрүү ярьсан энергийн төрлүүд энерги бол нэг төрлөөс нөгөө төрлөлд хувирд юм а гэж ингэж үзсэн. Тэгэхээр бид нэр энэ цахилгаан эрчим хүчээ бол генераторыг гаргаад авчлаа. За одоо хөдөлгүүрээ яаж ажиллуулах вэ гэхээр за бас л одоо нэг энэ зургаал зурна л да. Ялгаагүй. Тогтмол соронзоо орон дотор одоо ийм дамжуулагч аваад тогтмол соронзоо бол энэс хийж төлрөг ингээд соронзоо орон гэж урсж байгаа гэж үздэг. За соронзоо орны хүчлэг дамжуулагчийг дайрж өнгөрөхдөө бол хөдөлж байгаа дамжуулагч дээр бол цахилгаан хөдөлгөгч эндүгслэгдэнэ гэж ингэж үзсэн байна. За одоо тэгээд энэ дамжуулагчаа бол одоо гадны хүч энэ F гэсэн хүчээр л эргүүлэхгүй. Зүгээр харин бид нар гадны одоо тижээлийн их үүсгэртэй бол холбоо гэж. Ингээ батарейтай ингээ холбоо л тийм үү. За ингээ батарейтай ингээ холбочих юм бол энийгээр яах нь вэ? И гэсэн гүйдэл гүйчихлэн. За гүйдэл гүйхэхээр дамжуулагчийн одоо эргэн тойрон бол одоо соронзоо орон үүснэ. Гэтэ мөн л ялгаагүй энэтэй адилхан байна шүү дээ. Тэгэхээр энэ соронзоо орон энэ дамжуулагч дээр гүйдлээс хамаарж үүсч байгаа соронзоо орон хоёр харилцан үйлчилснээ үр дүнд энэ дамжуулагч маань бол соронзоо орон дотор FM гэсэн хүчээр өөрөө хөдөлж эхэлнэ. Бид нэр энэ дамжуулагчийг бол гадны хүчээр эргүүлээгүй шүү дээ. Харин одоо бид нэр цахилгаан өгч байна. Тэгэхээр бид нэр цахилгаан энерги маань л энэ байх нь шүү дээ. Гадны одоо энэ тижээл их өсгөрт өгч. Энийг бид нэр энэ дамжуулагчийг хөдөлдөг механик одоо эрчим хүч болгож хувиргаж байна гэсэн. За ингээ энүүгээр бол И гэсэн юм бүдэл гүөхнэ. За үүсэж байгаа цахилгаан хөдөлгөгч хүч энэ хэлхээгээр гүйж байгааг бол. За эндээс одоо бид нөгөө юу бол гаргаж байна? Баруун 100 гарын дөрмийг л гаргаж байна. Баруун 100 гарын дөрм. Баруун 100 гарын дөрм. Баруун гарын дөрм. За тэгэхээр энэ дээр бид нар бол энэ дөрмээр одоо юу тодорхойлд юм бэ гэхээр цахилгаанчин хүмүүс бол одоо хоёр галт нь бол дөрмийг хийж гисэн байдаг. Хоёр галт нь дөрмийг хийж гисэн. Тэгэхээр бол цахилгаанчин хүн бол эрүүл хүн байх хэрэгтэй гэж ингэж үздэг. 18 нас хүрсэн одоо цоо эрүүл хүн бол цахилгааны ажил хийх юм аа. Тэгэхээр энэ дэгээр гүйж байгаа энэ гүйдэл энэ хүчлэл бол хүний нүдэнд харагдахгүй, чихэнд одоо сонсогдохгүй, гарт баригдахгүй гэж үздэг. За ийм одоо физик хэмжигдэхүүнийг бид нар яах ёстой вэ гэхээр бид нар одоо хэмжүүрийн багж ашиглаж л одоо хэмжигдэхүүнийг бол гаргаж авдаг байх нэ. За ингээд энэ дамжуулагчаар гүйж байгаа гүйдлийг бол одоо тодорхойлохдоо 100 гарын дөрмийг бол ашигладаг. За тэгэхээр 100 гарын дөрм гэхээр бид нар дамжуулагчаар яг гүйж байгаа гүйдлийнхээ чиглэлд И гэсэн гүйдлийн чиглэл 4 хуруугаа тавиад энэ гарын алга руу бол соронзон орон одоо ингэ урсж яхаар ингэж үл одоо гарыг бол ингэж байрлуулдаг. За ингээд үзэх юм бол эрхийн уруу. За ингээд ийм байралтай байна тийм үү? За ингэх юм бол энэ 4 уруу бол гүйдлийн чиглэлийг зааж өгдөг. Энэ эрхийн уруу болохдоор энэ дотор одоо соронзон орон дотор хөдөлж байгаа чиглэлийг бол зааж өгдөг. За гарын алга руу бол соронзон орон урсгал бол орж байгаа ингэж тодорхойлох нэ. За баруун гарын дөрмээр бол за баруун гар нэг иймэрхүү гэж боддог тийм үү. Тэгэхээр энэ 4 хурууны чиглэл бол энэ цахилгаан хөдлөгч хүчний чиглэлийг зааж өгдөг. За эрхийн хуруу бол энэ дотор шилжиж байгаа хурдыг зааж өгдөг. За баруун гарын алга руу бол соронзон орны
одоо V гэсэн энэ соронзон орон одоо урсж орж ирэх. Ингэж бол баруун зүүн гарын дүрмээр бол одоо тодорхойлдог байх нэ. За ингээ ерөнхийдөө бид нар бол цахилгаан генератор, цахилгаан хөдөлгөөрийнхөө онолын үндсийг бол ингээ гаргаад авчлаа. За эндээс цаашаа бол одоо давчхнаар ярих юм бол одоо хэдүүлээ трансформаторын талаар бол ярих гэж байна. Гэхдээ трансформаторыг бол одоо цахилгаан эрчим хүчийг алсад дамжуулахад одоо хэрэгэлдэг ийм төхөөрөмж. Тэгэхээр бол Оросын одоо эрдэмтэн Долево Добровский гэж. Долево Добровский. За энэ эрдэмтэн бол юу хийсэн бэ гэхээр хувьсах 3 фазын одоо системийг бол зохион бүтээсэн. Фазын систем. Өөрөөр хэлбэл хувьсах 3 фазын одоо асинхрон генератор. Синхрон генераторыг бол синхрон генераторыг зохион бүтээсэн. За дээр нь энэ одоо трансформаторыг зохион бүтээсэн. Трансформатор. Гэхдээ генератороос эрчим хүч үйлдвэрлээд трансформатороор дамжуулаад тэгээд одоо бууруулаад тэгээ хэрэглэгчтэй өгдөг. Энэ системийг бол бий болгожээ. Гэхдээ трансформатор гэж юу юм бэ гэхээр цахилгаан соронзон индукцийн хууль дээр үндэслэж ажилладаг. Цахилгаан статик төхөөрөмж гэж үздэг. Өөрөөр хэлбэл трансформатор маань бол хүчтлийн нэг төвшнгөөс нөгөө төвшөнд хувиргадаг ийм одоо төхөөрөмж. Тэжээлийн их үүсгүүрийн давтамжийг одоо өөрчлөхгүйгээр хүчтлийн нэг төвшнгөөс нөгөө төвшөнд одоо хувирган өөрчилдөг ийм төхөөрөмжийг бол трансформатор гэж нэрлэнэ. За трансформаторт бол 1-р оромог, 2-р оромог гэж 2 оромог байна. За энэ 2 оромогийг бол W1, W2 гэж энэ ороцын тоо. Энэ бол ороцын тоо байна шүү дээ. Ороцын тоо. За энэгээр бол ангидагч оромогт бол бидний тэжээл өгнө. За жишээ нь энд ингээ 220 вольт өглөө гэж бодоход. За энэгээр E1 гэсэн гүйдэл гүйх ёстой. Тэжээл өгснөр. За тэгэхээр нөгөө гүйдэлтэй бас л нөгөөтгөө ярьж шít. Гүйдэлтэй дамжуулагч эргэн тойрон соронзон орон үүснэ гэдэг зарчмаар. Тэгэхээр энэ үүсэж байгаа соронзон орон маань энэ трансформаторын одоо зүрхөвчээр дайрж өнгөрөхдөө синусоид хэлбэрийн одоо хувьсах соронзон орон үүсгэн P гэсэн соронзон орон. Энэ соронзон орон 2-р оромгийн зүрхөвчийг дайрж өнгөрөхдөө энэ зүрхөвчөнд бол цахилгаан хөдлөгч хүчийн төгслөгтөн. Өөрөөр хэлбэл энэ хоёрын хооронд юу гаргаж ирэх нэ? О гэсэн хүчлэг гаргаж ирдэг байна. О гэсэн хүчлэг гаргаж. За хэрвээ трансформаторын маань W1 нь W2 одоо ороцын тоо за 2 нь их байх юм бол энийг одоо өсгөх трансформатор өсгөх. За 1-р оромгийн ороцын тоо 2-р оромгийн ороцын тооноос их байх юм бол бууруулах трансформатор гэж. Хүчлийг бууруулах өсгөх гэж одоо ингэж үл трансформатор ангилдаг байна. За тэгээ трансформаторын одоо энэ гаралтан дээр бид нэр ачаал холбочих юм бол R гэсэн эсрүүцэл холбочих. Энэгээр одоо гүйдэл гүйх нэ. E2 гэсэн гүйдэл гүйж эхэлдэг. Тэгэхээр трансформаторлох коэффициент гэж одоо трансформаторлох коэффициент бол ороцын тоонуудыг бол харьцуулдаг. Мөн одоо хүчлийг бол харьцуулдаг. Энийг трансформаторлох коэффициент гэж ингэж нэрлэдэг байна. Тэгэхээр трансформатор маань бол одоо соронзон зүрхөвчин дээр ороосон 1 буюу 2 түүнээс дээш одоо ором хэд хэдэн оромог байж болох нь. За ийм одоо цахилгаан статик төхөөрөмжийг бол трансформатор гэж ингэж нэрлэдэг. Гэхдээ түрүү ярьлаа генератороос эрчим хүч үйлдвэрлээд трансформатораараа өсгөөд тэгээд хэрэглэгчдэрээ эрэхтэр трансформатораараа бууруулад тэгээ хэрэглэгчдэр одоо цахилгаан эрчим хүчийг хүлээж авдаг. Ийм зарчмаар явдаг. Тийм учраас энийг алсад дамжуулах боломж бол гарч ирсэн. Одоо манайхаар бол Эрдэнэт гэдэг чинь Улаанбаатар тийм. Улаанбаатараас Дархан тэгээ Эрдэнэт тийм ээ Эрдэнэт. Энэ хоёрын хооронд 220 кВт-ийн шугам орж иж байгаа шүү дээ.
220 кВт. 220 кВт манай Эрдэнэт эрэхтэр яг 35 10 кВт. 35 16 кВт болгож ингэж бууруулж одоо хэрэглэгч рүү авдаг. Ийм зарчмаар явдаг байна. За трансформатороо бол бид нэр 3 горимд бол туршдаг. За нэгдүгээрт бол хоосон явалтын горим. Хоосон явалт. За хоёрдугаарт бол ачааллын горим. Ачаалал. За гуравдугаарт бол богино залгааны горим. Богино залгааны горим гэж. За ийм 3 горимд бол трансформаторыг бол туршдаг юм аа гэж. За эндээс онцолж хэлэхэд бол за хоосон явалтын горим бол яг энд ачаа өгөөгүй үеэ бол бид нэр яах нь хоосон явалтын горим. Энэ дээр ачаа байхгүй тийм үү X. Тийм бол энэ дээр хүчтэл гарч ирнэ. Гүйдэл бол байхгүй. За ачааллын горим дээр бол энд одоо ачааллаа холбосон үе ачааллын горим гэж үздэг. За богино холбооны горимд бол ерөөсөө шууд 2 дугаар оромгийн богино холбогчдаг. Богино холбооны горимд бол богино холбооны үеийн хүчтэл. За богино холбооны одоо гүйдэл бол гарч ирнэ гэж. Тэгээ трансформаторыг яагаад богино холбооны горимд ингээд туршдаг вэ гэхтээ трансформатор бол ийм одоо богино холбооны горимд ажиллах одоо ийм чадвартай байх шаардлагатай гэж ингэж үздэг. За тэгэхээр бид нар бол нөгөө гагнуурын аппарат гэж ярьдаг шүү тийм ээ. Гагнуурын аппарат бол одоо богино холбооны горимд ажилладаг. Тэгэхээр энд богино трансформаторын 2 дугаар оромог дээр богино холбоод металлыг одоо хайлуулж одоо 2 металлыг бол хооронд нь одоо металлаар одоо гагнадаг энэ ажиллагааг бол гагнуур гэж цахилгаан гагнуур гэж ингэж нэрлэдэг. Тэгэхээр энэ дээр бол маш өндөр гүйдэлгүй үүсгэнэ шүү дээ. Нэг 150-аас 250 300 одоо ампер гүйдэл бол авч тэгжээж энэ төмөр хайлдаг. Тэгэхээр ийм өндөр гүйдлийг энэ трансформатор өөрөө дийлж явах хэрэгтэй. Энэ өндөр гүйдлийг одоо нэвтрүүлж чадах одоо утасны хөндлөн огтл сэжийн нь бол 2 дугаар оромгийн хол их бүдүүн сэжинтэй байх хэрэгтэй. Тэгэхэд бол бид нар гагнуурын аппаратны тооцоо хийдэг юм л да. Тэгжээж энэ 2 дугаар оромгоор гүйж байгаа гүйдлийн хэмжээ 1-2 дугаар оромгийн орооцсын тоо за тэгээ хөндлөн огтлыг бол гаргаж авдаг. За трансформаторыг ийм горимд бол заавал туршдаг. За хөдөлгүүрийг бол харин одоо богино холбооны горимд туршдаг. Хөдөлгүүр бол дороо гэмтдэг учраас болдгоо байх нэ гэж. Тэгэхээр трансформатор бол богино холбооны горим, ачааллын горим, хоосон явалтын горим ийм 3 горимд одоо ингээд туршдаг байх нэ. За эндээс цаашаа бол трансформатор бүхлөд нь том сэдвэлтэй. За энэ бол ерөнхий юм ярьж байгаа. За эндээс одоо чадал гэдэг ойлголт гарч ирнэ. Трансформаторын одоо алдагдал гэж гарч ирнэ. Энергийн алдагдал. За трансформаторын одоо нөгөө диаграмууд гарч ирнэ. За трансформаторын орлуулгын схем гарч ирнэ. Их мэтлэнгээр трансформатор дээр бол их олон одоо задаргаа болоод ингэ яваад байдаг. За энд бол захилгаан генератор маань бол ховсох гүйдлийн, тогтмол гүйдлийн гэл 2 төрлийн одоо генератор ирээ явчихна. За ингээ хөдөлгүүр гэх юм бол таам хөдөлгүүр бол нөгөө бидний ярьсан шүү дээ. Тогтмол гүйдлийн хөдөлгүүр. За мөн ховсох гүйдлийн хөдөлгүүр. За тэгээ тогтмол гүйдэл дотроо бол нөгөө сэргээлтээрээ бол 4 англи гэх юм аа гэдэг ингээд явцсан. За ховсох гүйдлийн хөдөлгүүр бол айсхран хөдөлгүүр. Дээр нь бол фазын ороотортой хөдөлгүүр гэдэг. Ингээ яваад өгдөг. За дээр нь одоо 1 фазын 3 фаз ингээд фазаараа одоо бас англиар ингээ яваад өгдөг байх нэ. За ховсох гүйдлийн хөдөлгүүр, ховсох гүйдлийн машин бол дотроо бас одоо ховсох гүйдлийн генератор, синхрон генератор. За дээр нь бол синхрон хөдөлгүүр гэдэг. Энэ хоёр их чадлын юм 2 том машин гараа авчдаг. За тогтмол гүйдлийн машин бол тогтмол гүйдлийн генератор, тогтмол гүйдлийн хөдөлгүүр гэдэг ингээ явцдаг. Тэгэхээр энэ тогтмол гүйдлийн
одоо хөдөлгүүрийн онцлог бол байдаг л да. Тогтмол хөдөлгүүрийн хөдөлгүүр гэдэг том сэдв. За энэ бол задрагааг цаашдаа бол дараа дараагийн хичээлээр явна. За ихтэй яг онцлж хэрэглэхэд бол тогтмол хөдөлгүүрийг ихэвчлэн уул уурхайн одоо том ухаж ачих машинууд хэрэглэдэг. Экскаватор, өрмийн машинд л хэрэглэдэг байна. Тэгээ экскаватор маань бол нөгөө шанагаараа чулуулгийг хутгаад тэгээ өргөөд шилжилтийгээ тэгээд одоо юунд ачдаг. Бэлаз машинд бол ачдаг ийм одоо их чадлын машин. За энэ машин дээр бол одоо тогтмол хөдөлгөөрүүд тогтмол генератор нь байна, хөдөлгүүр нь байна. За бэлаз гэдэг ярихтаар одоо бидний уул уурхад ашиглаж байгаа эрдэнэ үйлдвэрлэлд ажиллаж байгаа 110 тонны бэлаз, 130 тонны бэлаз. Энэ машинууд бол бас өөр дээр одоо генератортай. Өөрөөр хэлбэл энэ машинуудын хойд хоёр дугуй нь бол тогтмол хөдөлгүүрээр ажилладаг ийм машинууд байдаг. Бүхэлдэн явдаг одоо цахилгаан станц гэж нэрлэдэг. Ийм том машинууд байна. За тэгээ яг тогтмол хөдөлгүүрийг бол одоо дунд чадлын, бага чадлын микро машин гэж бас хэлдэг. Микро машин гэхтэр бол бүр нэ одоо бидний хэрэгжилж байгаа компьютерийн техникийн одоо вентилятор байт юм тийм үү. За тэгээ тусгай зориултын машин гэх юм бол дрон гэдэг ингээд яваад байдаг. За ахуй хэрэглээнд бол маш их машин хэрэгэлдэг. Тогтмол одоо нөгөө нэг фазын тийм ээ. Нэг фазын, 3 фазын машин гэдэг тийм ээ. Тэгээ нэг фазын одоо 220-ын хөдөлгүүр бол ахуй хэрэгцээнд, гэр ахуй хэрэгцээнд бол маш олон машин байна. Угаалгын машин, тоос сурагч, хөрөгч гэдэг ингээд яваад байдаг. Тэгэхээр бол ерөөсөө энэ эрчим хүчний энэ хэрэглээний энэ цахилгаан генератороос гаргаж авч байгаа эрчим хүчний хэрэглээг бүх хэрэглээний одоо бараг 70-80% нь бол цахилгаан хөдөлгүүр дээр л хэрэглэдэг байна. Цахилгаан хөдөлгүүр дээр хэрэглэдэг. Бусад хэрэглэгээ нь бол голдуу яг гэрэлтүүлэг ингээд жижиг цахилгаан хэрэглээнд бол хэрэглэдэг байна. За тэгээ өнөөдрийн хичээлээр одоо бид нэр цахилгаан хөдөлгүүр, цахилгаан генератор, трансформаторын ажиллах зарчим онлын одоо үндсийг бол маш товчхоноор бол үзлээ. За цаашдаа бол ингээд задрагаа болоод ингээд яваад өгнэ. За ингээд анхаарал тавьсан баярлалаа.